Тэг чин өмнө нь бол сургууль төгсөгчнөөс зориулсан ганцхан 10 хавраа үдэ гэж Эрдэнэ Батхан хөгжим шүрэн жууган шүлэг нэг ганц дуу нэр татсан хавраа ороо гэд тэр л байсан. Тэгэд энэ дуу гарваа. Энэ дууг гэхдээ би бичгтээ бас амьдаа тэр үедээ жоохон шинжилэл хийж бичсэн юм штэ. Зүгээр хуураа үгээр л нэг магтаалын маягийн шүлэг зонхилдог үе байлаа штэ тэр үед. Тэгээ бас нэг тэр дунд чинь жишээл нуурандаа хорогдох хаяны шуу шиг нулимс өмөлтөх сэтгэлээ мөргөёч гэж яах шиг эсвэл одоо тэр аавын гэр шиг ээнэг шин дассан ангийн сарвал танхимын баяртай гэхээр хүүхдүүдийг татна бooгаад байгаа. Нэрэл аавын маань гэр шиг дасцсан тэр чи 10 жил тэнд суух чинь таслах байх тэ. Тэр энэ тэр жоохон сэтгэл ер нь бол альва дууны үгийг бол би сэтгэлгүй явдггүй юм. Сэтгэлгүй байж болдог. Ерөөсө дуу бол ерөөсө сэтгэл. Тэгээ би сэтгэлээсээ хийж чадвал надаас миний сэтгэлээс гарсан энерги сонсож байгаа хүний дуулж байгаа хүний сэтгэлд яг тэгжил хүрдэг гэж боддог л доо. Тэгж анхал энэ дуу хийсэн. Тэгээ хийгээд үзсэн чинь яг би аяндад харуулж хийж байгаа учраас ер нь бол аянд үг өчтөг бас цөөхөн хүн байдаг шүү дээ. Тэрний нэг нь би юм байна шүү. Миний дуунуудын чинь бас нэг 70% нь баг аянд хийсэн байдгийг. Тэгээд шарб маань за энэ дууга бичүүлнэ гэж бөөн хөл болсон доо анхны уран бүтээл юм болохоор тэгээд хөгжмийн цогц цогоо гэж байсан нэг туждаа хамт явах юмсан тэргээ сайхан дуусгадаг. Цогоо ч туршлагатай биднэрт заагаад шарваа тийг би дагуулж аваад бичүүлээд үгүй. Шарвч өөрөө хөгжмийн тоглосон шүү дээ тэр юм дээр. Тэгээд өмнө нь бол манай 1-р сургуулийн 10 дугаар ангийн одоо энэ нийт оюун гэрэл мэрлийн ангийн Батхой гэж залуу гэдэг юм а. Бид тэгээд нэг жинсний дэлгүүр байдаг шүү дээ. Тэрний эзэн нэг хүү байсан. Юу залуу байдаг. Тэр жоохон сайн хөөрхөн дуулдаг хүүхэд. Тэр анх дуулсан. Тэгээ сургууль даяар түгэх, хотын хүүхдүүд түгэхийг бол Батхойг л дуулаад түгэсэн юм л. Тэгээд араад төчүүлэхдээ яг хөө мэрэгжлийн дуучин дуулах хэрэгтэй болсон. Тэр чиглэлийг бидний үеийнгийн ойролцоо насны ч юм уу тийм хүн хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгэхээр соён чуулгын дуучин үзээ орших гээд бас олон хүн танихгүй үзээ орших тэр үед одоо нэг авч үчи үзээ орших. Тэр үзээ оршихгаа авч яваад эднэр маань бичүүлээл ийм боллоо гэж сонсгол тэгэл тийм сэдвийн дууч ховор байсан даа тэгсэн үү дорхнол хийт болоод тэгэл хүн болгон тэр үеийн нэг хэсэг л үеийнхэн бол 10 төгсөлтөө бүгдээрээ л энийг л нулимс туслуулж өөлж тэгжил дуулж төгссөн дуу болцсон. 한질이 우일히지 다산 아한달로는 흑인 마이르테 도르사 함즈도랑 쇼간트 마칭 도니만레 헤이그른 투후리에 энэ дуу бол миний хамгийн анхны дуу. Ер нь энэ дууны юуг одоо манай зарим хөгжмийн зохиолчид 15-ны сараар эхэлдэг гэж зарим нь шүүмжилдэг. Гэтэ бас яг 10 дахь хавраа өвдөж чинь нэлээд тийм одоо уянгийн аятай уйтгартай ч гэх юм уу зарим талаасаа тийм ээ. Тэр одоо төгсөөж явж байгаа хүүхдүүд бас биенээсээ салж одож байгаа энийг одоо нэлээд дүрсэлсэн юм юу шүү дээ. Тэр үед яагаад энэ сургуулийн университет их амархан хүлээж авсан гэхээр төгсөлтийг арай тийм эрчимжүүлж, арай цоглог болгож, тийм ээ. Тэр талаас нь дүрслэхийг оролцсон юм дуу л да. Энэ дуунууд маань намайг хөгжмийн зохиолч болоход цаашаа би одоо гончгсомлаа багшд шалгуулж гончгоо багшийн одоо гарынхын шаг болоход бол яг энэ сургуулийн университет багштай энэ дуунууд бол их нөлөөлж одоо намайг одоо тэр хөгжмийн том орон Орос оронд явж хөгжмийн сургууль сурч ингэж боловсрол эзэмшид бол яг энэ дуунууд тухайлбал одоо миний энэ сургуулийн университет гэдэг дуу юу одоо яг одоо суур дэмжлэг одоо юу маань басан байхгүй юу. Тэгээ нэг өдөр чөлөөгүй тэнд яваад дуурийн чатрын урдуур баруун тишээ яваад Сүхбаатарын талбай хөндлөн гараад тэр 25 дугаар дэлгүүр гэж байсан шиг санагдав. 25 гэдэг үл үү. Тэр талбай баруун талын дэлгүүр одоо тэр дагин магн болцсон байгаа. Тэр хэв дэлгүүрээс тэр дэлгүүрээр орчихад нэг бэлмаар авч хармалчаад
энэ 2.1 консерв автотор карбонтай хийчихэл. Тэгээ урагшаа алхаж явтал хөзмөн зохиолчод надад талигач бэ цогоо. Манай шарав. Загдын төмөн жаргал 3-таа таардгийг. Тэгээд цогооч эхлээд ярьж байгаа энэ хөөш оршоо. Ястаа гоё дуу байгаа. Энэ манай шарвын дуу бас миний шинийг дуу гээл. Тэгэл хэдүүлээд уунахын тухай яриад тэгэхэд шарв маань 1-р сургууль төгсөө өгшөр ирсэн. Манай төмөн жаргал шарвын түрүү жил тэнд багшаар ирсэн. Шарваа одоо бас 1 жилийн түрүүний юм чи одоо сэргээр бол бас арай хуучин зэрэг байх. Ингээ шууд эдний сургууль руу очиад тэгэл сургууль дээр очиод л шарв аккордеоно бариад тараа төвдөр хураа тоглоал. Тэгэл шууд эдгээр тоглоал би сурсан. Маш амархан сурсан. Тим хүний толгойд сэтгэл их амархан буумаар тим гоё дуу байсан. Тэгээд тэнд нэг 2 3 үзэл энэтэй давхар тэр цогоог уушгалсан гэл ба гэдэг дуу. Ингээд 2 дуу бид нэр би тэгээд тэр өдөр анги руугаа яваагүй. Маргааш нь бид нар цаг тохироод 10-д ч нь ойрхон байсан юм чинь 1-р сургуулийн хойдол тэгэл тэнд очиод маргааш нь очиод бичүүлсэн юм байна. Тэгэл энэ дуу тэгэл би чинь зэрэг хүн чи яг тэгээд 2 хоногоос илүү явж байгаа. Тэг шүүхэд явтлаа орохгүй ч тэр чинь бас наан уцхыг бодлого яах вэ. Тэгэл очисон тэгэл хэдэн хоногийн дараа л ерөөсөн энэ дуу чинь тэгэл төгж эхэлсэн. Чиг